Уржигдэр буюу 25 оны 10 сарын 19 буюу Нямгаргийн өглөө Франц болон дэлхийг донслогсон нэгэн аимшигтай хулгай дээрмийн хэрэг болсныг та бүхэн Монголын сошиал орчинд бол ерөнхийдөө хараад мэдсэн байх. Тэгээ энэ талаар нэг жижигхэн мэдэгдэхүүн өгөхөөр яг юу болов, яав, ийв гэдгийг та бүхэндээ энгийн үг хэллэгээр тайлбарлаж хэлэхээр нэг хөрхөн бичлэг оруулж гин. Тэгээ та бүхэн наашаага дуугаа чангалаад ойртоод суугаарай. За энэ хулгай дээрмийн хэрэг бол одоо та бидний сайн мэддэг Луврын музей буюу Луврын ордонд болсноороо олныг анхаарал төрсөн ийм айхтар дээрэм тонолын хэрэг боллоо. За тэгээ Луврын ордныг та бүхэн Луврын музей гэдгээр нь бол сайн мэдэх бах. Тэгээ энд дэлхийн хамгийн том музей байдаг. Дэлхийн бүх орны соёлыг харуулсан тэр тусмаа Францын болон Европын түүхийг хэдэн зуун жилийн туршаар нь ухрааж бас орж сонирхож болох. Нэг удаа аялаад үзэхэд хаяж 1 юм уу 2-7 хоног аялал зугаалахгүй бол ерөнхийдөө барагддгүй ийм айхтар том музей байдаг. Тэгээ энэ дээрмийн хэргийг ярихаас өмнө ерөнхийдөө энэ Луврын ордон, Луврын музей гэж ямар учиртай яадаг ийдэг байсан юм бэ гэдгийг хөнхөөн та бүхэндээ мэдлэг тусал нэмэр болгоод оршил хэлбэрээр яриад явуучвал дараагийн ярих зүйлүүдэд маань бас ойлголтын их том суурь болно гэж би үзэж байна. За та бүхэн сайн мэдж байгаа. Тэр тусмаа Парис хотод очисон хүмүүс Парис хотын голоор Сена мөрөн бол урсж байдаг. За энэ Сена мөрний баруун хойд эрэг дээр Palais du Louvre буюу Луврын ордон гэж ярьдаг ийм том асар том бүтээн байгуулалт байдаг. Тэгээ энэ ордонгийн тухай бол ерөнхийдөө түүхэнд юу бичсэн бэ гэхээр 1990 онд тухайн үеийн хаадууд зүүн талын буюу зүүн хан хаалгыг хамгаалахын тулд нэг иймэрхүү бэхлэл цайз маягийн зүйлийг анх барьж ийсэн өнөөдрийн Луврын болон Луврын музейний анхны шав тавигдсан гэж ярьдаг. За дээрэс нь энэ Луврын ордон буюу Луврын музеймийн нэр нь ямар учиртай юм бэ гэхээр яг тухайн үедээ юу гэж үзэж ийсэн юм бэ гэхээр эртний тэр 1900 оны үеийн Франц хэлэнд чонны үүр буюу чон үүрлсэн газар гэж хүмүүс нэрлэдэг байсан. Яг энэ нэрээр нь өнөөдрийг хүртэл хүмүүс мэддэг болсон гэж хэлж байгаа. Тэгээ ямар ч байсан Лүү гэдэг амьтан бол энэ латин хэлэнд бол чон гэсэн үгэнд ордог. Тэгээ Луврын музей, Луврын ордон гэхээр чоны үүр гэж ойлгож бас болохоор байгаа. Ерөнхийдөө Парис хотын 1-р зэрэглэлийн хамгийн тансаг, хамгийн харагдах сайтай, хамгийн үнэтэй байрлалд энэ Луврын ордон минь бол оршдог. Тэгээ 1400 он хүртэл бол ерөнхийдөө энгийн цайз хэлбэртэй явж байгаад 14-р зуунаас эхэлж ерөнхийдөө нэлээд томорч тэрийн үеийн Францын хаадууд болон улс төрийнхэн ирж байршиж суурьснараа ерөнхийдөө бол ордны зохион байгуулалтанд ороод хаад ноёд амьдардаг, ажил төрлөө явуулдаг. Ерөнхийдөө манайхаар бол юу гэдгийг саарл ордон буюу манай төрийн ордон шиг юм үйл ажиллагааг бол авсан. За тэгээ 1700 оны сүүлээр Францын хувьсгал болтол энэ хооронд бол Францын үеийн хаадууд өөрсдийнхөө эдэлж хэрглэж исэн зүйлийг болон өөрсдийнхөө тухайн үеийн шинжлэх ухааны олд амжилтуудыг ингэж оруулж архитектор бүх юмыг ингэж өөрчилж улам томруулсаар байгаад энэ Сена мөрний хойд талын энэ урт эргээр бол ийм үргэлжилсэн хэмжээний тийм ордны цогцлборыг бол Луврын ордны цогцлбор гэж хүмүүс хэлж байгаа. За Францын хувьсгалын дараа бол ерөнхийдөө хаад ноёдыг энэ ордноос гаргаад энэ ордонд нь ерөнхийдөө зүгээр музей маягийн юм уран зургийн болон эртний эдлэл, үнэт эдлэл, ордны хаад ноёдын хэрглэж исэн хэрэгэм зэрэг малгай толгой гэх мэт бүх зүйлийг бол хадгалж ирж исэн. Ерөнхийдөө нэг сүүлийн 800-900 жилийн турш Францад өрнөж исэн бүх л ололт амжилтыг энэ Луврын музейд ороод A-бгээс нь хараад үзээд явчих боломжтой гэж байна.
За энэ ордны яг одоо хажууханд нь одоо өөр бас нэгэн ордныг бол тухайн үед байрлуулж ирсэн Төлгий гэж одоо ордон байсан. За энэ ордон Лувр гэдэг хоёрын хооронд ийм нарийнхан коридор үүсгээ тэр коридорынхон хоёр ханаар одоо эртний хаадуудын болон гэр бүлийн эсвэл одоо тэр үеийн мундаг уран зураачдын бас одоо ингээд зураг хөргийг бол сайхан ингээд өлгөд явждаг байсан гэж ярьдаг. Тэг ямар ч байсан Наполеон болон түүний дараах одоо хүмүүс энэ ордны үйл ажиллагааг хэвээр нь үлдээж одоо ерөнхийдөө музейн хэлбэртэйгээр хадгалж ирсэн. Гэтэл тэр ордон буюу Төлгий гэдэг ордон одоо 1871 онд одоо ингээд шатснаар одоо өнөөдөр биднэрт бол хурж ирээгүй. Харин Луврын ордон бол өнөөдөр та бидний өмнө бол хурж ирсэн байгаа. Ерөнхийдөө товчхондоо түүх нь бол ийм байгаа шүү. За ингээд шууд дээрмийн хэрэг рүү оръё. Тэгээ ямар ч байсан уржигдэр буюу одоо Нямгаргийн өглөө 9 цаг 30 минутын өмнө одоо Луврын ордны тэр тусмаа Аполлоны хэсэг гэж одоо тусгай одоо эртний ноёд хаадын хэрэгжилжсэн ер нь Эрдэнэсийн санархуу одоо тийм үнэт чулуу, үнэт алтан эдлэл хадгалдаг тийм ерөнхийдөө нэлээд гоё одоо чухал онцлогтой одоо хэсэгт энэхүү дээрмийн хэрэг бол явагдсан байгаа. Яг энэ дээрмийн хэрэг болсон одоо заалны одоо гадаа 9 цаг 30 минутын өмнө нэг одоо ингээд дээшээгээ ингэж ачаа бараа буулгадаг тийм шаттай Mitsubishi маркийн машин урдаа хоёр ширхэг одоо скутер гэдэг эсвэл нэг тийм мопедэрхүү юмтай хүмүүс бол одоо ирсэн гэж байгаа. За эренгүүтээ шууд нөгөө нэг одоо манай Солонгосод ажиллаж байгаа монголчуудын нөгөө айл нүлэгтэй хэрэглээд идэг юм байна шүү дээ. Нэг юм шат дэшээ яваад идэг. Иса арбайттай хэрэглээд идэг. Тэр ч одоо юу гэдэг вэ? Мэдгэн тэр доор сайхан биччихээрээ. Тэгээд тэн дээр тэд нэр ингэж одоо гараад дээшээгээ одоо энэ үнэт идэл болон хадгалагдаж байгаа Аполло гэдэг танхим руу балкон руу нь одоо тэр чин баг 3-4 давхрын байшингийн өндөртөө тийм өндөртөөр байгаа балкон байгаа. Тийшээгээ тэгээд нөгөө шатаа шууд тавиад тэгээд өөрөөсөө одоо 4 хүн байсан гэж байна. 4 хүн хар уцтай. Тэгээд хар уцсан дээр ийм шар өнгийн одоо ажлын жилет өмсцэн. Тэгээ харахаар хүмүүс барилгын ажил хийж байгаа юм шиг бол харагдсан гэж байна. За энэ хүмүүсийг одоо тэр юмараа дээшээ гараад тэнгүүтээ тэр балкон дээр бэхлэгдсэн одоо тусгай бат бих маш сайн чанарын цонхыг одоо энэ барилгын ажилд хэрэглээд байдаг. Тэр зам манай монголчууд сайн мэдэндээ энэ дискэн хөрөө буюу энэ том бетонын хан болон бордюрыг одоо боржүүрийг одоо ингэж хөрөөддөг юм том дискэн хөрөө байгаад байдаг. Тэр хөрөөг аваад одоо дээшээ гарч ирснийг бол хүмүүс харсан байгаа. Тэгээ гарангуудаа дээр нөгөө хамгаалагдсан зузаан шилтэй цонхыг энэ тэрцмаа балконыхаа хаалганы цонхыг нь хөрөөдөөд цаашаа хаглаад нэвт яваад орсон гэж 4 хүн. Тэгэхээр тэр хөрөө нь өөрөө ямар нэгэн захилгаанаар биш шууд одоо яадаг юм батарейгаар байдаг юм уу эсвэл одоо өөр дээрээ дизель одоо жижиг мотортой байдаг юм уу чөтгөр бүүмээ тэгээ барилгын манай хэд мэдж байгаа. Ямар ч байсан тийм одоо өндөр хүчтэн чадалтай тийм хөрөө аваад одоо хаалгуудыг энэ шилээг нэвдээ тотгош орсон гэж. Тэнгүүд чин Луврын музейд чи юу болж исэн гэхээр яг тухайн үед Нямгаргийн өглөө 9 цаг 30 минутад аялалт зугаалагч нараар айл хэдийн эртгийн 4-5 цагаас очрлоод группээрээ ерөнхийдөө энэ том музейд одоо үзэж хараад юм үзэж явжсэн. Ингээд хүмүүс юм үзэж байж идэл гинт одоо цонхын хүмүүс хөрөөдөө таглаад ороод ирсэн. За ингээд бүгд одоо хар хувцастай дээрээс нь юм ажлын жилеттэй байсан. За тэнгүү тэр танхимд байсан 5 одоо музейн үзрийн ажилтан одоо тэр ньюсийг болиулах гэж боловч одоо тэд нар нь өөртөө авч явж байгаа бага зэвсгээр айлгаад хүн амьтаа ойртуулахгүйгээр ерөнхийдөө тэр тасалгааны Аполло гэдэг том тасалгааны одоо голоор ингээ байрлсан 10 ширхэг юм шилэн одоо маш сайн хамгаалагдсан хоргыг бол хөрөөдөж эхэлсэн байна. За ерөнхийдөө тэдний юм бол одоо байн бол яг тэр давхрын тэр танхимд байгаа Францын хаадууд болон хатан хаадуудын хэрэгжилжсэн үнэт одоо алмазан эсвэл одоо үнэт чулуутай тэгээ алт мөнгөн эдлийн ерөнхийдөө түүхийн хосгүй үнэт өвүүдийг хадгалж байгаа тэр секторт бүр зорж тэгээ цонхоор нь орж ирсэн. Тэгээ яах аргагүй тэр 10 одоо шилэн хооргоны 9-ийг нь бол хөрөөдөж одоо 8 эд зүйлийг аваад явсан гэдэг
тийм одоо анхан шатны хэргийн газрын үзлэгийн одоо мэдээлэл байдаг. Тэгээд яг тухайн 5 ажилтан яасан бэ гэхээр тэр хүмүүсийг хөрөөдөж байхад бол ойртож чадаагүй. Гэхдээ бусад одоо аялал зугаалж байгаа жуйлчдыг бас холбууланд ингээд зогсоож аюулгүй байдлыг хангаж тэр 4 хүнийг бас тайван хулгай дээрмээ хийх боломжийг хангахгүйгээр айл болохоор амнасаа алдчихгүйхэн шиг нэг айтаах ингээд наануу цаануугаа саад болж исэн гэж. Тэгээд тэдний одоо иймэрхүү үр ачаас болж одоо хулгайч нар өөрсдийнхөө гэмт хэргийг бол төгс бас үлдэж чадаагүй, бас их олон алдаа гаргаж одоо 9 шил хөрөөдөөд тэгээ 8 одоо зүйлийг тэндээс хулгайлж авч бол гарсан байдаг. Тэгээ гарахтаа эдэн нөхдүүд одоо орж ирсэн газараар буцаж гараад нөгөө нэг айл нүлдэгдэг шатаараа доошо бууж яваад эндээсээ тэгээд өөрсдийнхөө одоо мопед хөө скутер хөө тийм дээр ингээд суналдаа суугаад том өргөн чолоогоор ороод тэгээд Парис хот руу уусаад алга усон гэдэг тийм хүмүүсийн яриа хөөрэ байгаа. Яг хөө цонхыг нь хөрөөдөд орж явахад дохиол болон бас бус мэдрэгчүүдээс нь аваарын дохиолууд бол ажиллаж исэн. Жуйлчид одоо тэрийг бол үнэхээр гайхаж энэ одоо юу болоод байгаа юм бэ гэдгийг бол ойлгоогүй гэж байгаа. За тэнгүүд Луврын музейн бусад хэсгүүдэд явж байгаа бусад одоо жуйлчны группүүдийг яг энэ үед одоо хамгаалтын ажилтнууд тэр байгаа орчинд нь одоо хөдөлгөөнгөө байлгаад тэгээд одоо Парис хотын цагдаа прокурор одоо юу гэдгийг бүх хүмүүс одоо шаваад тэгээ 10 цаг 30 минут буюу 1 цагийн дараагаас эхэлж одоо тухайн хүмүүсийг бүртгэлж шалгаж тэгээ нэгээр ингээ гаргаж одоо ерөнхийдөө энэ Луврын ордныг тэр чигээр нь одоо хамгаалтанд авч хэргийн газрын үзлэгийг бол өдөрж явуулсан. За тэгээ ямар ч байсан гадаа зогсож исэн гэрчүүдийн үгээр бол ерөнхийдөө энэ гэмт хэрэг бол маш богино хугацаанд үлдэгцэн гэдгийг бол одоо олон телевизийнхэнд бол хэлсэн. Тэг ямар ч байсан энэ гэмт хэрэг эхэлсэн цаг дууссан цагийг харахад харахгүй 7 минутанд одоо 8 одоо шилэн хоргон дотор байсан одоо Францын болон дэлхийн соёлын өвийг хулгайлаад дээрэмдээд одоо хин нэгний амнис эрүүл мэндэд хаалдахгүйгээр ямар ч үсэн ийм маш богино хугацаанд маш өндөр одоо гүйцэтгэлтэйгээр мэрэгжлийн өндөр түвшинд тоноглогдож бэлтгэгдэж ингэж орж иж хулгай дээрмийг хийлээ гэдгийг Парис хотын прокурорын газраас бол одоо ерөнхийдөө мэдэгдэж байгаа. Тэгээд ямар ч байсан гадаа зогсож исэн хүмүүс бол одоо тэр хүмүүсийг харсан. Тэгээ гадаа мопедэндээ суугаа явахт нь бас олон хүн бичлэг хийгээд янз янзын дуу чимээ гаргаж ирсэн учраас тэд нар сандраад явахдаа хэргийн газрын одоо орчинд өөрсдийнхөө тэр Mitsubishi машиныг шатаах гэж одоо үзсэн. За тэгээ шатаах гэж гал тавиад ингээд сандралдаад явахдаа өөрсдийнхөө тэр хөрөөд диск өөр олон зүйлийг одоо эдмүрийн баримтарцсан бас ДНК-гийн үлдэгдлүүдийг бас үлдээсэн байх магадлалтай гэдгийг одоо тэрийг хараа зогсож исэн хүмүүс бол хэлж байгаа. За ямар ч байсан тэгээд тэр хүмүүс зүхтаад алгуулсан машиныг одоо үргэлжлүүлээ шатаахгүй тул тэр ойр хавьсан хүмүүс галын хорч гэдэг юм уу те юм барьж ирээд одоо машиныг шатаалахгүйгээр бол авч үлдэж чадсан. Зовдлогоо цагдаагийнхан ирсэн. Тэр ерөнхийдөө Парис хот даяар одоо те ерөнхийдөө Франц, Европ даяар энэ хүү араас одоо бүгд одоо хөдөлгөөнд орцсон хайжийн зөвхөн цагдаа гэхгүй энд одоо оролцож байгаа одоо гэмт хэргийн бүлэглүүдийг илрүүлэх одоо бүх үйл ажиллагаанд одоо Франц болон Парис ер нь Францын том хотуудад маш том одоо нэгжлэг шалгалт мөрдөн байцаалт ерөнхийдөө хотыг бол босгож байгаа гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Тэр тосмоо Парис хотын прокурорын газраас яг өнөөдрийн байдлаар Францад одоо яг энэ зэрэглэлийн одоо хулгайн гэмт хэрэг дээрмийн хэрэгээр мэрэгсэн одоо 60 мөрдөгчийг одоо Францын нутаг дэвсгэр өнцөг болон бүрээс одоо зарлан дуудаж авчраад шууд одоо Парис хотын ерөнхий прокурорын хяналтанд одоо ажлын хэсэг байгуулчаад ажиллаж байна. Тэгээ ямар ч үсэн нөхцөл байдлын одоо бүх мэдээллийг минут секунд томд одоо Макрон ерөнхийлөгчд бол хэлж байгаа гэдгийг бол хэлж байна. Тэгээ ямар ч сан Макрон ерөнхийлөгч бол өөрөө энэ одоо гунигтай тэр зам Францын өв соёл руу халтсан энэ хулгайч дээрэмжтийг олох нь олоо шүүхийн өмнө зогсоогоод оногдох ял шийтгэлийг тултал өгнө. Та бүхэн 50 хүлээж хуулийн байгууллага болон прокурорын ажилтнуудад
бас итгээд найдаж гэж байгаа. Тэг ямар ч үсэн Парис хотын прокурорынхан одоо ямар ч үсэн Парис хотын үнэт эдлийн зах болон тэ одоо худалдаач нар урд нь яг ийм хэрэгүүдээр оролцож исэн бүх орон шоронд орж исэн хулгайч нарын гэр орон үр сав одоо юу байдгийг тэ бүх хэвтрээс нь тэд нарыг босгож өдөр шөнөгүй одоо шалгаж байна. За үүнтэй холбогдуулаад одоо Францад байдаг гэмтэргийн бүлэглүүдийн үүр овоохойг бас өнгөчж байна. Нөхцөл байдал үнэхэрийн одоо ширүүнтэй шуурхаа явагдаж байгаа. Тэгэхээр яг энэ иймэрхүү юм ингээд өдөр шөнөгүй явагдаад ирэхээр одоо гэмтэргийн бүлэглүүд бас энэ бүх зүйлээс залхаж өөрсдөө бас энэ хэргийг тэ илрүүлэхийн тулд өөрсдийнхөө одоо сувгаар мэдээлэл хаах, тэр мэдээлэлээ цаашаа прокурорынхон дамжуулах өгөх янз янзын тийм үйл ажиллагаанууд явагдана. Дээрээс нь гадаадын тусгай албадууд одоо тэ гадаад орнуудад байгаа одоо ерөнхийдөө энэ чиглэлээр мэрэгсэн үнэт эдлийн худалдаач нарыг бас одоо давхар хянах, чагнах, ямар хүмүүстэй ойрын үед уулзж исэн, яаж исэн, ээжсэн гэх мэтийн бол ерөнхийдөө нэлийн одоо тэ давлгаас нь том адармантай мөрдөн байцаах одоо ийм үйл ажиллагаанууд бол одоо шил дараалаад явж байна. Тэгээ ямар ч байсан үр дүнд хүрэхийг одоо та бүхэн хүлээгээд тэ гоё төгөө цуг руу орж гараад ойрхон байж байгаарай. Тэгээ би ч гэсэн одоо ерөнхийдөө энэ хэрэгтэй холбоотой шинэ одоо сүүлийн мэдээлэл орж ирэх юм бол эсвэл ийм бичлэг хэлбэр тэр доор нь та бүхэнд ингээ баг гэд оруулаад явчихна. За ямар ч байсан тэр 8 шилийг хөрөөдөөд ерөнхийдөө тэр Аполло гэдэг одоо сонгодог урлагийн болон хаадын Эрдэнэсийн сангийн танхимд хамгийн үнэтэй эдлийг одоо тэ одоо зүйлтийг бол аваагүй, харин бусад 8-ыг нь одоо аваад гарсан. За аваад гарч явах үедээ доор машиныхан болон тэр хавьда нэг одоо хайрцагтай одоо үнэт эдлийг унгаж гэмтээгээд тэгээд тэр чигээр нь орхиод явсан гэж. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар ингээ харахаар 8 зүйлийг цонхоор авч буугаад нэгийг нь үлдээгээд 7 зүйл нь бол тэр чигээрээ тэр хэдтэй ингээ явчихсан юм байна гэж үзэж байгаа. Тэр 7 зүйлт нь одоо ямар учиртай гэхээр Францын хаадууд болон тэм тэдний хаттын хэрэгжилж исэн тэднэрт зориулсан одоо үнэт эдлийн болон тэ Францын соёлын одоо хосгүй үнэт бүтээл мөнгө төгрөгөөр хэмжилж баршгүй хэмжээний тийм одоо үнцэнтэй зүйл юм а гэдгийг бол Францууд хэлж байгаа. Тэгээ Францын ард иргэд болон соёлын яам бас бус дотоод тэрэг одоо юу гэдэг те толгойтой том болгон дарга нарын хэлж байгаагаар энэ бол зөвхөн дээр мэрэг шинэ бол Францын одоо те үнэт зүйл рүү зүрх рүү нь хатгсан хамгийн том алдаатай те хамгийн аюултай ийм одоо үйл ажиллагаа болон үүнийг одоо хийсэн хүмүүсийг үгсэн амьдчилсан хамаагүй хаанаас ч хамаагүй одоо те тамаас ч хамаагүй чирж гаргаж ирж ял шийтгэлийн өрүүлнэ гэдэг үгийг бол хэлж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө Парис хотын прокурор дээр өнөөдөр энэ хэрэг бол одоо 24 цагаар хянагдаж гадаад дотоодын те тусгай албадын тусгай мэдээлэлээр бас авагдаж энэ хэргийн араар одоо мэрэгжлийн 60 мөрдөгч орцсон одоо эд бужигнуулаад явж гэн. Тэг ямар ч байсан хэргийн үйл явц ахицыг бол одоо цаг тухайд нь Францын прокурорын газраас бол мэдэгдэж байгаа. Тэгээ энэ хэрэгтэй холбоотой одоо юу гэдгийг те үнэт эдлэл цуглуулдаг болон те янз янзын хүмүүстээр бас одоо давхарж их тавих тэд нарыг одоо олж уулзах мэдээлэл цуглуулах ажиллагаа дэлхий дээр бол явагдаж байгаа. Зөвхөн Франц, Парис гэхгүй тэгээ ямар ч байсан Франц улстай найрсаг холбоотой байдаг бүх улсын тусгай албатууд бас энэ хэрэг дээр бас анхаарал хандуулж байгаа нь ойлгомжтой. Тэгээ яг хэдэн сая долларын гэмт хэрэг гарч байгаа, юу алдж байгаа гэж хүмүүс гайхаж магадгүй. Ямар ч байсан энэ одоо хатан хаадын одоо жишээлбэл зүйлтүүд гэхэд их хэмжээний одоо очир алмаз болон диамонд одоо үнэт чулуугаар ингэж хосгүй үнэт чулуунуудаар хийгдсэн учраас одоо нэгдүгээр чулууны зах зээлд бол маш өндөр үнэтэй. Түүхийн талаасаа бол цуглуулагч нарын сонирхлыг бол үнэхээр татна. Гэхдээ миний бас нэг харж байгаа юм бол иймэрхүү одоо тийм Францын одоо соёлын өв болсон зүйлийг одоо энгийн цуглуулагч гэдэг юм уу те иймэрхүү зүйлийг нь бас азаа үзэж худалдаж авахгүй байх. Ягаад гэвэл энэ чи араас бүх
бүтэн Франц гэлтгүй дэлхийд нууц алав цагдаа мөрдөх холбооны бүх одоо шугам сүлжээгээрээ энэ хэргийн араас ч хүмүүс одоо өдөр шөнөгүй 24 цагаар хайж байгаа. Мэдээж хайж л байгаа юм чин одоо энэ хэргийн араас орж ирээд эргэтнүүдийг барих нь бол зүгээр цаг хугацааны асуудал. Тэг ямар ч үсэн Луврын ордон гэдэг энэ ордон анх удаа хулгаас гараад байгаа юм биш. Урд нь бас 76 онд тухайн үедээ бас нэлийн нэр хүндтэй байсан одоо олонний анхааралд байсан 10 дугаар Чарльз хааны одоо элдийг бас нэг хүн зэвсэгт одоо дээрмийн хэрэг гарч энэ элдийг авч яваад алга болсон. Тэг өнөөдрийн байдлаар олдоогүй. Гэхдээ энэ хэргийн араас бас шалгадаг мөрддөг хүмүүс нь бол мөрдөөд өнөөдөр хүртэл явж байгаа. Тэгэхээр 76 онд ч одоо бараг 50 жилийн өмнө гарсан дээрмийн хэргийн ус хайлт одоо та бүхэнд ярьж өглөө. Тэг ямар ч байсан энэ Луврын музейд гарсан энэ айхтар одоо тэр тусмаа одоо чонны үүрт гарсан энэ хэрэгт оролцсон одоо хулгай дээрмийн ажлыг толгоолсон, уураг тархинд болсон, гүйцэтгэлийн гардан хийсэн энэ хулгайч нар буюу чоннуудыг илрүүлнэ гэдэг бол нэлийн том одоо өргөн цар хүрээтэй айхтар скандал дагуулсан хэрэг болж байна. Тэгээд яг энэ хэрэг гарах үед одоо ордонд байсан гадаадын жуулчид одоо энэ ордонд иймэрхүү дээрэм тонолын хэрэг гарлаа гэдгийг одоо эхэндээ сонсоод ойлгоогүй, итгээгүй. Энэ одоо Луврын ордон чинь 2020 оны үед дэлхийн хамгийн шилдэг хамгаалтын системээр тоноглогдсон гэдгийг одоо хүн болгонд хэлж тайлбарлаж явж исэн. Гэтэл одоо ингээд нүдэн дээр нь шахуу ингээд хүмүүс бол галаад аваагаар авчихаар хүмүүс бол итгээгүй кино зураг авалт болов яав энэ төр гэж одоо хүмүүс гайхсан. За тэр балкон дээр гараад одоо цонхыг хөрөөдөж явах үед одоо тэр гадаа байсан хүмүүс тэр дор нь утсаавч ус одоо цагдаа зэрэглөө залгаж исэн гэж одоо ярьдаг. Харин тэр үнэт идлээс судалдаг, цуглуулдаг хүмүүсийн хэлж байгаагаар бол нэг юмд их санаа зовж байна. Тэрний үгээр Францын үнэт идлэл одоо соёлын өвийг задлаа, жижиглээд хайлуулад одоо ширхэглээ зарчих үедээ гэдэг тэр хүмүүс бол их айж байгаа. Ягаад тэгэхээр ингээд цуглуулагч нар ч юм ингээд бүтнээр нь ингээд энэ ийм зүйлтийг ч юм уу аваачаад өгнөддөг бол үнэхээр эрсдэлтэй учраас юм жижиг сажгаар нь ингээд задлаа жиргээ зарчих واخаа гэсэн тиймэрхүү бас багцаа ярьж байгаа юм байна лээ. Одоо тэгээд нэгэн тийм асуудал гарсны дараа Францын засгийн газар олон одоо хууль хүчний байгууллагын ажлын комисс одоо энэ Луврын ордон музейд одоо аюулгүй байдлын түвшин ямар байгаа юм бэ, хулгай зэлгээ гарах боломж болсон ямар байгаа юм бэ гэдэг тэгээд үнэлэлт өгж одоо анализ хийж байгаа. Тэгээд их олон алдаа дутагдал бас гарч ирж байна гэдэг одоо анхан шатны тийм одоо мэдээлэлүүд бол яваад байна. Тэр тусмаа одоо энэ том ордны одоо ойролцоогоор ерөнхий талбай хяндаг камерын систем гэхэд одоо 3.1 орчмыг нь хянаж гинэ гэсэн тийм одоо хангалтгүй тоо үзүүлэлтийг үзүүлж гинэ гэдэг байгаа. Зарим одоо хүмүүс сэтгүүл сурвалжлагч нар юу гэж хэлээд байгаа гэхээр Луврын ордон, Луврын музей бол одоо банкны үнэт эдлийг хамгаалдаг СЭП бол биш шүү дээ. Энэ чинь одоо музей гэдэг үгнээс бас зарим зүйлүүдэд бас ингэж ил тавьж олон хүнд үзүүл соёлжуулах хэрэгтэй байсан. Тэгээд яа харахгүй ингээд банк шиг ч юм уу одоо үнэт эдлийн өрөө шиг ингэж хадгалж зохион байгуулж чадаагүй учраас одоо иймэрхүү алдаа эндэгдэл гарлаа гэдэг бас янз янзын тийм яриануд бол явагдаж байна. Тэгээ миний өмнө ярьжсэн Францад болж исэн хулгай дээрэм янз янзын хэрэгүүдийг ингээ хараад байхад Францаас гадна Францын холбоотой улсууд тэр тусмаа Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газар болон холбооны мөрдөх товчооныхон өөрсдийн сувгаар авагдсан мэдээллүүдээ Парис хот тэр тусмаа Парис хотын прокурортой хуваалцаж Францын тагнуулынхан бас энэ хэрэг дээр орж ерөнхийдөө олон хэргийг бас илрүүлж ийсэн тийм тохиолдлууд байдаг. Тэгэхээр ямар ч байсан энэ одоо хулгай хийсэн 4 хүний одоо зохион байгуулалттай гин бүлэглэлийн араас ямар ч байсан дэлхийн одоо бүх тусгай албадууд дээрээс нь одоо Парис болон Францын, Европын одоо том бүлэглүүд бас одоо энэ хэргийн араас бас мэдээж бас санаа оноо тавьж нэг мэдээлэл олж авах гад явж байгаа бах. Тэг ямар ч байсан энэ хэргийг илэрхгүй байх юм бол бүх хүмүүс ерөнхийдөө нойртой хонохгүй гэсэн
өдөр шөнөгүй энэ хүмүүсийг чи онгичж босгож мэдээл хайж зүгээр байхгүй. Тийм учраас одоо энэ хэрэг сэтгүүлчнэр хүртэл одоо энэ соёлын болон дотоод хэрэг одоо Францын тусгай албатыг одоо байнгын энэ асуултаар одоо бөмбөгдөн дээрээс нь одоо улс төрчид болон одоо ерөнхийлөгч гэмтэргийн тухай мэдээллийг өглөө болгоны рапортон дээр бас ахиц дэвшил юу байна гэж асуу шалгаах нь бол тодорхой. Тэгэхээр ерөнхийдөө одоо тэгээ цаашдаа нөхцөл байдал хаашаага хэлбэх нү ямар хүмүүс ямар гэмт хэргийн бүлэглэл энэхүү хэргийг одоо гардан зохион байгуулсан бэ гэдгийг одоо цаг хугацааны дараа одоо та бүхэн одоо мэдэж авах бах. Тэг ямар ч байсан Францад болж байгаа иймэрхүү айхтар дэлхийд тунслагсан олонний сонирхол анхааралд байгаа ийм хэрэгүүдээс би тэгээд боломж олцоогоор та бүхэнд ингээд ингийн хэлгээр оруулаад явна. Тэг ямар ч байсан өнөөдрийн оруулсан ийм хөнгөн болж байгаа бодит ийм мэдээллийг та бүхэнд одоо чад хатгаараа хүргэлээ. Тэгээ та бүхэн таалагдсан бол гоё түүхүүд цугтаага орж гараад ойрхон байгаа дардаг барьдаг юмгаа дараа бүр боломжтой болвол цай кофений хандвийг миний хаан банкны данс руу шилжүүлж бас урам өгч болно шүү гэдгийг одоо тэгээ энэ мэдээнийхэн сүлд одоо та бүхэнд одоо хэлье. За ингээд орж гараад ойрхон байж байгаараа дараагийн гоё түүхүүд араараасаа угсраад орж ирнэ.